чамайг санаад. Чамтай байсан бүх дурсамжуудаа санаад шөнө орхисонгүй. Тэр чинь зүгээр л дурсан ч штий. Одоо бүх зүйл өнгөрсөн. Магадгүй биднийг дутуурд байсан зүйлээ гүйцэе гэж ховь тавилан цаанаас нь уучруулсан ч юм илүү чи яаж мэдчих вэ? Үгүй болохгүй. Уцаа тасалж байгаа. Ярихгүй болохгүй. Бэнэ. Хань сая л хөтөд ирлээ. Оо за. Сайн явж ирсэн үү? Дажгуудаар. Аха. Миний хань үнтэй байгаа юм. Аа юу хүн? Худалдаа өгчтэй байгаа юм уу? Аа. Харин тийм ээ, энд нөгөө нэг 25-ын хилийн гурил авъя гээд тэгээд харин тэрийг өргөж ядаал. Харин нөгөө үнэ маань ажил бүтсэнгүй. Өнөөдөр эндээ хонох юм шиг байна. За ойлголоо. Санаа зовлох үү за? За. Миний хоёр эрдэнэ өөдлгүй байж байгаарай. За. За ханаа тэгж байгаа дээрээ. Яс. Нөхрөө санаад байгаа юм уу? Ер нь та хоёр яаж учирсан? Ховь тавилангаар гэх юм уу та? Ховь тавилан ч үнэхээр хүнээр тоглохтой гарамгаа юм да. Хотын хамгийн хөөр хүмүүсгүй. Хөдөөний игэлж ирээ нэгэн залуутай уулзуулчих гэж. Охин бит хоёр нэлээд хэмжээний өрөнд орчоод наашаа гэх хөнгөө хахад түнтүү маань бит хоёрт тусалсан ачтаа. Тэгэл бид гурав хамт амьдэрсэн. Ачтан ч гэжтэй. Чоноор худалд авсан юм шүү. Охин гэж түнтүүгээ охин биш юм уу? Чиний охин шүү дээ. Тийм бах. Насны яг таараад ирсэн. Яа тэр хэлээвэ? Хэлхийн завдалгүй чи чинь ээж автагаа явцсан эцтэй. Би чамайг тэгээ хаанаас хайж болох вэ? Чи надтай эргэж холбооч бариагүй үсттэй. Гэтэл бид хоёр нэг яалаа. Одоо би чамаас хизээж болдоггүй. Царай хэрэгтэй. Бано. Харин хоол аваад ажил дээр нь очиж байна. Оо минь. Харин гадар хүнтэй уулз явж байна минь. Удахгүй очлаа за. За хүлээж яарна. За. Энэ асуудлын талаас дараа тухтаа уулзч ярилцъя за. Ойлгосон. Үргэлжлэлийг оройгоос